энийг бол одоо тэгээ урьдчилан сэргийлэх тунгаар нь одоо өндөр ачааллын уяаны үед өхөн маш зөв бүтээгдэхүүн маань давхар одоо тэр эд эргэтэн дөрвөн чац одоо шанц шүрмэс зөөлийг тамга юм хамгаалахын зэрэгцээгээр бас тэр ачаал даах чадварт нь нөлөөлж байна. Яагаад ачаал даах чадварт нь нөлөөлж байна вэ гэхээр мэдээж тэр уягдж байгаа тэр холын тар сунгаа хийж байгаа нэмнээ хөлс авж байгаа энэ болгонд адуу дандаа биенээсээ хөлсөөрөө микро макро элемент одоо тэр кальц одоо тэгэл янз янзын одоо элементүүд ирцээ алдчихэдэг. Тэгээ энийг одоо буцаагаад нөх одоо байгалийн эко ийм одоо сайхан эх орны бүтээгдэхүүн одоо тэр болгон манайд байдгүй. Тийм учраас одоо байгаа ганцыгаа одоо та бүгд одоо өөрөө хэрэгжилж үзсний хувьд ингээд үзүүлж хэлж байгаа юм аа. Энэ хөл гараа хамгаалахаас одоо хамгаалахын зэрэгцээгээр бас л нөгөө энийг хэрэгжилж байгаа нөхцөлд нөгөө эрдэсийн баланс одоо тэр ямар л эрдэс бодис одоо тэр дутагдaltaй байна хөлсөөрөө хөөгдөж чинь тэрийг нөхөх тэгээд дотоод таван цул эрүүл байх энэ болгон дээр чинь бас давхар нөлөөлөө явчихна. Хоол ундны шингэлт ачаал даах эргээд сэргэх ийм нандин юм дээр ингээд нөлөөлөө явчих учраас биднээс олон төрлийн витамин янз янзын уураг одоо янз янзын одоо тийм гадна дотны юм хэрэглэхээс энэ дагуулгаж байгаа энэ олон элемент энэ байгалийн эко бүтээгдэхүүнээ энэ хурдан адуунда өгөөд ингээ явбал маш олон талын одоо ач тустай байна гэж бас давхар анхааруулж хэлмээр байна. Хөл шандас бэртлэгийн төлөөс хамгаалж сэргийлж өгнө гэж байгаа тийм. Эннээс сэргийлээд өгтөл амаараа л орно. Амаар орохдоо бүх хэд нөлөөл бас эрүүлжилж явагдана, баланс барина. Тэгээд урьдчилан сэргийлэх, дутуу эрдэсээ нөхөн ямар нэгэн эрүүл мэндийн доголдолтой эд эрхтэн дээр очиод эрдэсээр нь ер нь эд эрхтэн үйл ажиллагаа доголдно гэдэг чинь ямар нэгэн байдлаар л хүүхдэр бол тэжээлийн дутагдaltaд орчдөг юм л шүү дээ одоо. Ямар нэгэн эд эрхтэн чинь дотор тэр эдсийн л ингээд эрдэсийн нөхөд өгөхлөөр нөгөө эд эрхтэн хүртэл эрүүлжээ дотроосоо эрүүлждэг. Тэгэхээр энийг олгож байгаа нөхцөлд энэ адуу эрүүлжээд байгаа. Юус эрүүлжүүлэн дэмжин. Эрүүлжүүлэн амжилт гаргуулна. Тэгээд эн чинь ингээд ачаал нөхөд эргээд маргааш нь сэргчээд байгаа. Тэгэхээр чи эн чинь хэрвээ энийг ачаал өгөөд нөгөө алдсан энергийг нөхөж чадахгүй, эрдэсийг нөхөж чадахгүй маргааш нь адуу ядарцал байж байгаа. Маргааш нь цовоо цолгон байгаад байгаа. Өнгөцөстэй юу өчтөр дагсан мартцсан. Сүүтэй дагал нэг тийм байдаг байхгүй. Сүүтэй даг яг сүүгээрээ нөхөөл ядардаггүй байхгүй. Яг тэр үн шиг үзүүлээд байгаа байхгүй.